Монгол улсын нийт хүн амын 35.4% буюу 1.2 сая хүүхдүүд. Тэдний 614.4 мянган эрэгтэй, 586.1 мянган эмэгтэй. Хүүхдүүд бүгдээрээ аюулгүй эрүүл орчинд өсөж торнох хэрэгтэй. Хүүхэд гэр бүл болон нийгэмдээ чухал хувь нэмэр оруулдаг. Хүүхдүүд бол хэрэглэгч, бас ажилтнуудын гэр бүлийн гишүүн, ирээдүйн ажилтан, мөн удирдагч гэдгээрээ бизнест чухал ач холбогдолтой хүмүүс юм. Бүх төвчний засаг захиргааны нэгжүүд хүүхдийн эрхийг хамгаалж, дээдлж, хэрэгжүүлэх үүрэгтэй бол бизнесийн байгууллагууд олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг мөрдөж, хүүхдийн эрхийг хүндэтгэх үүрэгтэй. Тиймээс бизнесийн байгууллагуудад зориулсан хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг хүүхдүүд, бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, үйлдвэрч нэвлэл, хүний эрхийн болон иргэний нийгмийн байгууллагууд, засгийн газар, эрдэмтэн судлаачидтай зөвлөсний үр дүнд баталсан билээ. Бизнес эрхлэгч та хүүхдийн эрхийг зөрчих альва нөхцлөөс урьдчилан сэргийлж, эрхэлж буй бизнесийнхээ үйл ажиллагааны явцад хүүхдийн эрхэд нөлөөлж буй альва сөрөг үр дагаврыг үнэлж, түүнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаарай. Бизнес эрхлэгч та хүүхдийн хөдөлмөрийн аль ч хэлбэрийг ажлын байрандаа бүү ашигла. Ажилд орохоор сонирхож буй хүмүүсийн насыг тодорхойлох үр дүнтэй аргыг ажилд авах үйл явцын нэг хэсэг болгож, ханган нийлүүлэгч гэрээт байгууллагуудаа энэ механизмыг мөн хэрэгжүүлэхийг уриалаарай. Бизнес эрхлэгч та, залуу ажилчдаа насанд нь тохирсон ажлын байраар хангаж, нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчлэгэнд хамруулж, ажлын байрандаа өсөж дэвжих нөхцөл бүрдүүлээрэй. Харин эцгэх асар хамгаалагчийн үүргээ биелүүлэх боломжийг ажилтнуудаа олгож, ажлын уян хат нөхцлөөр хангаж, гэр бүл дээлтэй ажлын байрны бодлогыг нэвтрүүлэн ажиллаарай. Бизнес эрхлэгч та хүүхдийг хамгаалах ёс зүйн хэм хэмжээг баталж, бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөөрэй. Мөн бүх ажилтнууд болон гэрээт байгууллагуудаа тэдгээрийг мөрдөхийг уриалж, сургалт мэдээллээр тогтмол хангаарай. Бизнес эрхлэгч та хүүхдийн ууж идэх хэрэглэх бүтээгдэхүүн үйлчилгээнд хийх шинжилгээ туршилтыг үндэсний болон олон улсын стандартын дагуу тогтмол хийж, хүүхдийн эрхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр тогтмол баталгаажуулж ажиллаарай. Бизнес эрхлэгч та хүүхдийн эрх, хүүхдийн өөртөө ихтэй байдал, эрүүл амьдралын хэм маяг болон хүчир хиллээс ангид байх үнэлэмжийг сурталчлан таниулахад маркетинг, зар сурталчилгаа ашиглаарай. Бизнес эрхлэгч та хүрээлэн буй орчин, тэр дундаа байгалийн баялаг, газар ашиглахдаа орон нутгийн иргэд болон хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхгүй байх чиглэлд анхаараарай. Мөн орчны бохирдол үүсгэхгүй байх, хүүхдийн эрүүл өсөж торнох болон бусад эрхүүдэд халдахгүй байх тал дээр хүчин чармайлт гаргаарай. Бизнес эрхлэгч та байгууллагынхаа харуул хамгаалалт аюулгүй байдлын гэрээ хэлцээртэй хүүхдийн эрхийн асуудлыг заавал тусгаж өгөөрэй. Мөн хүүхдийг харуул хамгаалтын албанд элсүүлж ажилуулахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулаарай. Бизнес эрхлэгч та онцгой байдлын үед засгийн газар хүмүүнлэгийн байгууллагуудад тусламж үзүүлэхдээ хүүхдийн эрхийг онцгойлон дээдлж, хамгийн түрүүнд тусламж хүргэх чиглэлд сайн туршлага нэвтрүүлэн ажиллаарай. Бизнес эрхлэгч та хүүхдэд зориулсан стратеги бүхий хөрөнгө оруулалтыг дэмжин, компанийнхаа нийгмийн хариуцлагын стратеги төлөвлөлтийг хүүхдийн эрхэд суурилсан байхаар төлөвлөн хэрэгжүүлээрэй. Бид та бүхнийг бизнесийн үндсэн үйл ажиллагаанаас өөр зүйл хийгэж хүсээгүй. Харин эрхэлж буй бизнесээ арай өөр арга замаар хийгээсэй гэж хүсэж байна.